За Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 03 тоот дүгнэлт ёсоор болвол Улсын их хурлын гишүүд сонгуулийн жилд тайлан тавьж болохгүй, тайлангаа тавьж сонгогчтой уулзж болохгүй. Энэ нь үндсэн хууль зөрчиж чинь гэсэн дүгнэлт гарсан байх юм. Энэ нэлээд учир дутагдaltaй дүгнэлт гарсан юм байна гэж би хараад байна л да. Яагаад тэгэхээр үндсэн хууль бол ганцхан заалтаар биш, үндсэн хуулийг агуулгаар нь буюу бусад бас заалтуудаар нь авч үзэх ёстой л да. Улсын их хурлын гишүүн бол бүрэн эрхийн хугацаанд 4 жил гэж байгаа. Гэсэн чинь цэцэн дүгнэлтээр бол бүрэн эрхийн хугацааг нь 3.6 жил гэж хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр сонгуулийн жилийн 6 сар сонгогчтойгоо уулзах болохгүй гэж юу яриад байгаа. Энд чи 4 жил бүрэн эрх нь хэрэгжин сонгогчтойгоо амьд холбоотой байна, уулзалт яриа хийнэ гэд үндсэн хуульд байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ дүгнэлт бол нэлээд учир дутагдaltaй гарцсан юм байна. Одоо тэгээд тэр ухаан сонгуулийн жил сонгогчтойгоо уулзсан гишүүн одоо үндсэн хууль зөрчсөн болох юм уу? Харин эсрэгээр нөгөө хүмүүс ч давуу байдал болгож шít. Их хурлын гишүүн биш хүмүүс давуу байдал болгож шít. Гишүүн нь болохоор уулзч чаддгүй. Гишүүн биш хүмүүс нь тэгвэл уулзтаа явах нь шít. Ийм логикгүй дүгнэлт гаргачихад байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр энэ дээр одоо үндсэн хуулийн цэцтэр яг энэ үндслэлээр маргаа өрнсөн болов уу? Тайлбарууд яригдсан болов уу гэсэн нэгдүгээр асуулт байгаа юм. Намжим гишүүнээс. Хоёрдугаарт энэ удаагийн улсын их хурал дээр нэг онцлог байгаа нь жагсаалтаар сонгогдсон гишүүд байгаа. За сая Эрдэнэт гишүүн ус хэлж ийн л да. Өөрийнхөө тойр сонгогдсон тойргоос өөр тойрогч жишээлбэл тайлангаа тавьж болох юм уу үгүй мүү гэдэг асуудал бол зүй ёсны асуулт. Гэтэл за энийг хязгаарлалчлаа гэхэд тэр жагсаалтын гишүүд чинь тэгвэл хаа дуртайгаа танилцуулга тайлбар хийгээд явах дахиад давуу байдал үүсгэж чинь. Тойргийнхэн тайлангаа тавьчихдаг. Жагсаалтын гишүүн болохоор болдог. Энд чинь дахиад логикийн зөрчил гараад ирж байна. Тийм учраас энэ жагсаалтын гишүүд болон тойргоо сонгогдсон гишүүд тайлангаа тавихтай холбоотой зааг ялгаа, эрхийн хязгаарлалт дээр үндсэн хуулийн цэцтэр гомдол гаргагч, өргөдөл гаргагч, мэдээлэл гаргагч тал, их хурлын итгэмжлэгчсэн төлөөлөгч талын хооронд яриа мэтгэлцээ өрнсөн үү гэсэн хоёр дахь асуулт байна. Намжим гишүүний микрофоног өгье. За энэ хоёр гишүүний хөндөж байгаа асуудлаар бол ерөнхийдөө цэцгийн байр суурийг би ер нь бол хуралдаа мэтгэлцээний журмаар асуулт хариултын журмаар явсан. Түүний дагуу цэцгийн шийдвэр бол зүгээр зөрчсөн гэдэг шийдвэр уншиж танилцуулсан. За яг та бүхэнтэй адилхан түрүү 7 хоногт бол энэ бичгээр 24 хуудастай энэ орчин шалтгаан яагаад ийм шийдвэр төрсөн гэдэг зүйлийг нь бичгээр бид нар хүлээж авсан. Тэгээ мэтгэлцээний үед бол цэцгийн гишүүдийн асуултуудаас харж хахад ер нь улсын хурлын гишүүн яагаад өөрийгөө таниулах эсвэл юм тайлангаа тавьж болоод хахад энгийн гишүүд тайлангаа тавьж болохгүй байгаа юм бэ л гэдэг асуултан дээрээс. Тэгэхээр энэс одоо улсын хурлын гишүүд бол тайлангаа явах нь зүйтэй юм зүй ёсны байх юм Гэхдээ хэрвээ тэгж байгаа бол бусад одоо этгээдүүдэд ч гэсэн боломж олгооч гэсэн байдлаар асуултууд явсан. Яг энэ дээр бас нөгөө хөндөгцсөн асуудал гэвэл зөвхөн бид нар улсын хурлын гишүүний асуудлын хуулийн дээр тавигдсан болохоор ярьсан. Тэгэхэд эн чинь төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Улсын хурлын гишүүд нь тэгвэл тайлангаа тавихгүй байлаа гэхэд засгийн газар яах юм? Засгийн газар үйл ажиллагаа сонгуул болно уу болохгүй юу тэр чинь тасралтгүй явж явах ёстой. Аймаг нийслэлийн засаг дарга нар ч гэсэн хийж байгаа үйл ажиллагаагаа одоо таниулах төрийн албаныхаа дуудаж уулзах гээд олон үйл ажиллагаа явдаг. Тэгээд эдгээр тэгвэл илүү давуу байдал үсэж байгаа гэж үзэх юм уу гэдэг асуултуудыг өгөн тавьсан боловч энэ асуултын хариулт бол цэцгийн дүгнэлтэнд гараагүй. Зөвхөн энэ сонгуулийн тухай хууль дээр тусгацсан хоёр одоо асуудлын хүрээнд л үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үтсэн байлээ. Хоёрдугаарт тэр тойргийн гишүүд болон жагсаалтын гишүүд тэгвэл тайлаглалын асуудал яах вэ гэдэг маргалдаан болвол мэтгэлцээн болвол цэцгийн дунд судлалын мэтгэлцээн дээр бол явагдаагүй. Энэ яг уу би ойлгохдоо итгэмжсэн төлөөлөгчийн хувьд цэцгийн гишүүд маань ерөнхийдөө
улсын хурлын гишүүд тайлгнах нь бол зүй ёсны хэрэгэ. За мэдээлэл гаргач ч гэсэн энийг хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ. Энэ бол бүр ерөнхийдөө хугацаанд тайлгнах нь зүйтэй. Зөвхөн тэр тайлгнаж байгаа агуулга дотор чинь зөвхөн ажлын тайлан биш өөрийгөө сурталчлах ч байт юм уу те. Илүү давуу эрх олсон ийм агуулгууд ороод байна. Замбраагүй бас ингэж одоо нөгөө хэмжээ хязгаарыг нь ерөөсөө нарийж зохицуулаагүй учраас л илүү ийм тэгш бус байдал тодорхойгүй байдал үүсгээд байна гэсэн аргумент байсан. Тэгээ энэ дэр ч илүү цэцгийн гишүүд илүү анхаарч бас асуултуудаа асууж одоо дүгнэлтээ гаргасан байна гэж харж байна. За гишүүд асуулт асууж